хандлага нь одоо 21-р зуунд хамгийн их яригддаг болсон. Миний ойлгож байгаагаар хандлага гэдэг бол бид нар өнөөдөр яг юу бодож байна те юу ямар үйлдэл хийж байна тэр бүх зүйл маань хандлагаар илэрэн гарч идэг. Одоо жишээлбэл эерэг хандлагаас сүүлийн үед айгүй их ярьдаг болсон. Эерэг хандлага нийгэмд болж байгаа зүйлээс бид нар дандаа сайн зөв зүйлийг шүүж авч байхыг одоо эерэг хандлага л гэдэг юм л да. Нэг чи ярих юм бол одоо би нэг шатны ороо хөл алдаад унлаа гэж бодъё. Тэгэх юм бол тэрийг сөрөг хандлагатай хүн бол харахтаа энэ одоо ямар муу өдөр байж гэдэг юм. Энэ шатны боллоо, энэ хүний буруугаас боллоо гэдэг. Харин эерэг хандлагатай хүн бол энийг би ямар хурдан буугаад ирвэ гэж аливаа зүйлийг зөв өнцгөөс нь эерэг талаас нь харахыг одоо хандлага гэж ойлгоо. За миний бодлоор яг уян хатан байдлын чанар гэдэг нь болохоор яг зүгээр би одоо төгсөөд ч юм уу төгссөн одоо оюутан залуус маань ямар ч нөхцөлд одоо ингээ уян хатнаар ажиллах чадвар болов гэж би ойлгож байгаа шүү дээ. Тэгээд тэр нь болохоор олон хүнтэй ч юм уу эсвэл ганцаарчлсан төрлөөр ч юм уу ямар ч нөхцөлд ингээд өөрийгөө ингээд аваа явуучих хэмжээний тийм уян байдлыг л хэлж байгаа гэж ойлгож байгаа. Ерөнхийдөө миний ойлгож байгаагаар бол уяатан чанар гэдэг нь ер нь ингээд хөдөлмөр эрхлэлтийн орчинд буюу одоо тухайн ажлын орчин, хамт олон эсвэл ажлын ачаалч гэдэг юм уу дааж буй хариуцлага гэх мэт энэ бүгдэд ингээд тодорхой хэмжээнд өөрөө хариуцлагатайгаар шилжиж чадах нөхцөл юм болов гэж бодоод байгаа. За мэрэгжлийн ур чадвар нь болохоор яг зүгээр тухайн нэг байгууллагт орлоо ч юм уу нэг тухайн газар төрийн алба ч юм уу эсвэл зүгээр нэг хувийн байгууллагт орсон ч гэсэн тухайн байгууллагыг амжилтанд хүргэх тийм нэг тухайн амжилттай байлгах одоо үйл явцад одоо оролцох тэр чадваруудыг л хэлж байгаа гэж бодож байна. Тэгээ тэрэнд нь юу багтах вэ гэхээр одоо жишээ нь ингээл энгийн хүмүүсийн ойлгодог компьютерч ч юм уу хэлний мэдлэг ч юм уу тухайн мэрэгжилтэй ингээд байх одоо хандлах ч юм уу тэр зүйлс одоо орох болов гэж бодож байна. Мэргэжлийн ур чадвар нь тухайн зүйлийг хийхэд шаардлагатай ур чадварыг мэргэжлийн ур чадвар гэдэг гэж би хувьдаа ойлгож байна. Жишээлбэл миний мэргэжил төрийн удирдлагаар суралцдаг одоо 4-р курс би одоо шууд төгсөөд ажлын байран дээр ороход төрийн албаа агч болно. Тухайн зүйлд хамгийн ихний шаардлага юм бол би мэдээж хүнтэй зөв боловсон харьцдаг байх хэрэгтэй. Үүний дараа альбан бичиг боловсруулах чадвар, компьютер дээр ажиллах чадвар гэх мэтлээ яг альбан бичиг боловсруулах чадвар гэх юм бол би заавал альбан бичиг төлөвлөхөөс ахуулаад энэ чадваруудыг тусгай чадваруудыг мэргэжлийн ур чадвар гэж ойлгож байна. Хүмүүс ихэнх хүмүүс ер нь ингээд нийтлэг ур чадвартай байдаг шүү дээ. Жишээ нь одоо ярих ч гэдэм үү бичих гэх мэтлэн. Тэгэнгүүт яг мэргэжлийн ур чадвар гэх юм бол тухайн хүний сонгосон яг салбарт нь зайлшгүй шаардлагатай ур чадварууд гэж ойлгодог. Жишээ нь би одоо олон улсын харилцаагаар суралцдаг гэхэд надад яг миний салбарт мэргэжлийн ур чадвар буюу зайлшгүй шаардлагатай ур чадвар маань гадаад хэлний мэдлэг, гадаад хэлний ур чадвар уч гэдэг юм уу яг тухайн салбарт зайлшгүй хэрэгтэй ур чадвар гэж ойлгодог. Өөрийгөө илэрхийлэх харилцааны чадвар нь одоо бусадтай харилцахдаа одоо өөрийгөө зөвөр ойлгох чадварыг жишээлбэл 21-р зуунд ихэнх ажлын бүх ажлын байран дээр өөрийгөө заавал зөвөр ойлголттой харилцааны чадвар нэгдүгээрт явагдаж байгаа. Тийм учраас бид нар ямар нэгэн хүнтэй ч юм уу уулзаад өөрийгөө зөвөр ойлгох юм бол цаашдын харилцаа ч гэсэн амжилттай байх боломжтой. Ер нь бол өөрийгөө ойлгох харилцааны чадвар гэдэг бол яг харилцааны чадвар дотор хамгийн чухал хэсэг нь гэж боддог. Ингээл хүн болгон өдөр болгон л хүмүүс ингээ хоорондоо харилцаж байдаг. Тэр болгонд ингээд өөрийгөө ойлгож чадахгүй яваад байвал мэдээж маш хэцүү. Тэгээ цаашдаа нэг ажил хөдөлмөр тэ хамт олонны дунд ороход аюу хэцүү. Тийм учраас яг харилцааны хамгийн чухал, хамгийн анхан шатны хамгийн нэн тэргүүний чадвар гэж боддог. Тэгээд ер нь бол ингээд хүмүүс ингээд зарим зүйл дээр би жоохон нэг талын үзэлтэй магадгүй ер нь өөрийгөө ойлгуулахын тулд хүмүүс зөвхөн ингээд өөрийгөө бусдаас жоохон хойно тавьбал зүгээрх гэж боддог. Яагаад гэхээр хүмүүс ингээд зарим нь шууд би ер нь шууд шулуйлждаг гэж шууд ярьцдаг ч юм уу те тэр болгоно ингээд тухайн хүндээ яаж хүрэх вэ гэдгийг бас ойлгохын тулд бодож үзээд тэгээд өөрийгөө ойлгуулахын тулд өөрийгөө тэр одоо харилцаж байгаа хүнийхээ артын тавьбал илүү зөв юм болов гэж боддог. За яг өөрийгөө илэрхийлэх харилцааны чадвар гэдэг нь болохоор одоо түрүүний дээрх хоёр асуултанд ч гэсэн хамрагдах болов уу гэж бодож байна. Уян хатан чанарынх тэгээд мэргэжлийн ур чадварт хоёуланд нь хамрагдах болов уу гэж бодож байгаа. За тэр нь юу юм бэ гэхээр зүгээр одоо энэ
тухайн цаг үед нэг байгууллага ч юм уу нэг газар ажилд орлоо гэхэд харилцаагүйгээр энэ байдал одоо багийнхаа хамт олонтой ч юм уу эсвэл өөр хүмүүстэй харилцах одоо ур чадварын тийм зүйлсүүд нэхэгдэх байх гэж бодож байна. Тэгээд маш хамгийн чухал зүйл нь харилцааны ур чадвартай байж иж цаашаа нөгөө ажил урагштай явах болов уу гэж бодож байгаа.